энэ удаа 64 бугаар 5 бугыг авалж барих. 64 буг хэмээхийн сайхан тоглоомыг та бүхэндээ танилцуулъя. Сайн хөлөг үеэр та бүхэн тоглож үзүүлье. Тоглож үзүүлэх явцдаа энэ тоглоомыг хэрхэн тоглох вэ? Үүсэл нь ерөнхийд нь хаанаас гаралтай талаар ярья. За одоо анхны байдал бол хөлгөн дээр 5 чон байрлчихсан. Бүх шугамыг нь чоннууд хаагаа зогсчихсан. Гарцгүй мэт харагдж байгаа боловч бугнууд бол чоннуудыг давж нүгээд, өсөрж нүгээд дээгүүр нь хараад цохроод чоннуудыг хөлгөөс гаргаж тоглолт. Харин чоннууд бол бие биенийхээ ард давхарлан зогсож буганд харайх тийм боломж гаргахгүйгээр хашиж бугуудыг нүүдэлгүй болгох зорилготой. Тэгэхээр энэ бол тал нутагт энэ байгаа 5 бугыг хөөж байгаа чомнуудын дүрсэлтээр хийгдсэн тоглоом юм аа. За энэ хөлийг эхлэх үү чи буу болчих таа нэг. За түрүүний 24 буг гэдэг тоглоомыг урд би танилцуулсан. Тэр тоглоомын зарчмаар л тоглоно. Тийм учраас энэ бол тийм их айхтар тоглож болохооргүй тоглоом бол биш ээ. Мэдээж 2 бугыг хөөх, 5 бугыг хөөх хоёр бол нэ. Чоннууд аль болохоор зэрэгцэж сайн бие бинийгээ хамгаалж байрлах юм бол буганд довтлох цай болохгүй гэж. Бугыг аль болохоор сүргээс нь таслах, бөөнд нь хашиж чадвал бүр илүүсэ. Энэ буган тоглоомн дээр бол хожлын янз бүрийн аргууд байдаг. Тэр аргуудыг ер нь бол гарын авлага номон дээр тодорхой тайлбарлана. Дараа чи одоо мөн бичлэгээр ч явуулах боломжтой байна. Чоннууд аль болохоор алсаас зай өгөлгүй ингэж талбайг нь баг багаар хомих маягаар хөөж тоглолдог. За одоо ер нь бол бугнууд нэлээ. Одоо энэ хоёр буг бол жишээний энэ хавьд
огшин тогтноход дээн төвхтэй байдал болж эхэлж байна. За хоёроор нь хоёр талд нь таслаад нэгийг ганцаар дуулж чадвал болох гэдэг. За энд нэг би таслах боломж харагдаж байгаа шиг. Тэгэхээр олон чон бол бугнуудыг ер нь бол ингэж хөөж тасалж барих байхаа. Юуны Готамын нөгөө чулуу амьдлуулах гэдэгтэй дуун төстэй байж. За энд ямар ч байсан. Энэ хоёр бүгд бариад авчихлаа. За одоо энэ байгаа байдал дээр бол энэ чоныг ингэж нүүлгэснээрээ бүх бугын 5 буг баригдсан байна. Тэг хөлөг шүүгдэжээ. Тэгэхээр энэ чоннууд энэ бугыг барьж энэ тоглоом өндөрлж байна. Мөн өөрөөр өндөрлөж болно. Хэрвээ энэ бугнуудыг барьж чадахгүй чоннууд идүүсээр гоо хит цөөрөөд бугаа барихаар хэмжээнд хүрэхээ байчих юм бол мэдээж бугаа алдсан болж таа. Тэгэхээр чоноор наадсан хүмүүс нь тал нь алтнаа гэсэн үг тийм үү? За тэгэхээр энэ буг наадмыг ер нь бол тоглоход нэлээ цаг зав нэлээ хугацаа шаарддаг боловч энэ тоглоомыг тоглоо суухад бол үнэхээр сайхан төвлөрч тарих сайхан амарч уужуу тайвуу болж ирдэг юм байна. Энэ мэдрэмжийг авна гэдэг бол бас оюун тархинд бол үнэхээр маш их ач холбогдолтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ тоглоомыг хүүхдүүдтэй болон манай энэ ахмад үеийнхэн ч гэсэн үргэлж хоорондоо тоглож үр хүүхдүүдээ үлдээж ач зээ нартаа үлдээх юм бол Монголын өв соёл болсон энэ буган наадам маань үеийн үед тоглогдож үлдэх юм байна. За та бүхэндээ баярлалаа.